Таны намын гишүүнээс төлөвлөлөх саналыг ерөнхий сайд гаргаад хүргүүлсэн. Хяналтын ерөнхийлөгчөөс асуу. Энэ асуудал ер нь тантай холбоотой ер нь холбогдож ямар нэгэн мэдээлэл. Хяналтын ерөнхийлөгчөөрөө нэг дуудсан би бас очиж уулзсан. Надаас өргөдлөө өгөх хүсэл тавьсан. Гэхдээ Монгол Ардын нам болон ер нь улс төрийн намын тухай хуулиараа за өнөөдөр Монгол улсын үндсэн хуулиараа хэн нэгэн хүн гин буруутай гэдэг нь шүүхийн шийдвэрээр эцэлэн тогтоогдоогүй байхад тэр хүнийг гин буруутай итгээд гэж үзэх ямар ч боломжгүй байдгийг та бүхэн мэдэх ёстой. Улс төрийн зорилгоор тийм үү? Гин буруутай хулгай зэлгийг хийсэн одоо нүүрсний хулгайч гэж хүртэл зарлаад явж байгаа үйлдэлийг нь улс төрийн нам шүүхийн шийдвэр гараагүй байхад барьж авч намаас хөөнө гэдэг шийдвэр гаргах нь өөрөө улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө цаашаа явхад хүндрэлтэй процесс. Надаас бол өргөдлөө өгөөч гэсэн хүсэл тавьсан. Би өөрөө гин буруугүй намайг гин буруутай гэж шүүхийн эцэслэн шийдвэр гараагүй ийм нөхцөл дээр би өргөдлөө өгөөд явна гэдэг ойлголт бол нэгдүгürt байхгүй гэж. Мэдээж одоо би хуулийн байгууллагад одоо дуудсан цагт нь очиж шаардлагатай мэдүүлэг, баримтуудыг бол гаргаж өгсөн. Зарим чиглэлүүдээр нь одоо цагаатгах буюу хэрэгсэхгүй болох хүсэлтүүдээ өгсөн. Яагаад гэхээр үндсэндээ одоо би нөгөө наривчилж ярьж болохгүй юм байлаа тийм ээ хуулиараа. Зарим зүйлүүдээр бол санал нийлэхгүй, нотлогдохгүй зүйлүүд нь бас байгаа учраас эдгээр зүйлүүд дээр одоо би саяхан нэг хэвлэл дээр өгсөн шүү дээ. Хуулийн байгууллага хүнийг дан ганц гин буруутай гэж тогтоохын төлөө гэхээс илүүтэйгээр олон нийтийн дунд үүссэн хардталт зарим улс төрчдийн зүгээс хийсэн мэдээлэл энэ олон зүйлүүдийг нэг талд нь гаргаад гин буруутай бол тийм буруутай, гин буруугүй бол цагаатгах энэ үүргийг хүлээх ёстой гэдэг ийм л байр суурьнээс хандж байгаа. Би бол одоо хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа учраас хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар ерөөсөө мэдээлэл өгөөгүй улс төрийн янз бүрийн мэдээлэл өөрийгөө өмөрч бол өнөөдрийг хүртэл огт хийгээгүй явж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Би бас одоо улсын хурлын зарим гишүүдийн зарим одоо эгч нарын надад зөвлөснийг бол би хүлээж авсан шүү дээ. Миний дүү ажиллаа өгөө шалгуулаа гэдэг одоо манай Баццэг сайд бас хэлж ирсэн. Би ч гэсэн одоо бас зөрүүлээд одоо бүгдээрээ ажиллаа өгөө шалгуулж их ёстой шүү дээ. Албан тушаалтай зурвалтад хэвлэл мэдээлэл сэтгүүлчтэйгээ муудалцаад ингээд явах шаардлага байхгүй. Үнэхээр одоо үнэн бодит мэдээ материал байж байгаа бол тэр тайлбар өгөх хэрэгтэй. Няцааж чадчихвэл тэрийг хэвлэл мэдээлэлээр дамжуулж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Чадахгүй бол тэгээд одоо бас хариуцлага хүлээгээл явдаг байх учиртай гэж ингэж боддог.